Сайн мэцхан уу бүхэн цэцний өсөлж болон гэрчлийн цагаараа дахин уулзж байна. Энэ удаад наран цэцэг гэж бурхныг алдарч болон гэрчлэгээр хүрэлцэн ирсэн байна. Дараагийнхаа гэрчлэлийг хүлээж авах өмнө бурхны үгээр тунхаглая. Бид гэрчлэлийг болон хурганы цусаар сатаныг ялсан юм аа. Амен. За, манай сүмийн овгон итгэгчдийн нэг наран цэцэгч маань бурхны ивэлээр дүүрнөө. Ивэл дүүрэн байна уу? Амен. За бурхан ойрын үед тань дээр юу хийжээ? Ер нь одоо бас нилээд хугацаа өнгөрлөө. Одоо би ууган гэж татдагд хэлээд байгаа нь анх иржсэн нараа өнөөдрийн нараа хоёрын хооронд ямар өөрчлөлтүүд байгаа юм бэ? Энэ өөрчлөлтөр нь яг яаж хийгдсэн юм бэ гэдэг энэ бурхан дотор байгаа өсөж байгаа өөрчлөгдөж байгаа зүйлсээ гэрчлэх баха. Бурхан үнэхээр гайхалтайгаар ажилтг юм байна гэдгийг үнэхээр би одоо 3 дахь жилдээ орц явж байна. Тэгээд бурхан анх эхлээд ирэхэд болоод бурхан яг өөрийгөө энэ ч байдаг гэдгийг үнэхээр надад тод томруунаар олон үзэгдлээр зүүдээр илчилж ийсэн. Айгүйх олон үзэгдлийг авч ийсэн. Тэгээд манай охинд хүртэл ингээд үзэгдэл үзүүлж харуулж ийсэн. Бурхан үнэхээр гайхалтай. Үнэхээр энд байгаа гэдгийг үнэхээр үргэлж ингээд бид нарыг нялах байхад ингэж харуулдаг юм байна. Дараа нь одоо ингээд өсөх тусам ингээд хүний ингээд дотор талаас нь цэвэрлдэг юм байна гэдэг суурийг ингээд анханаас нь ингэж тавьж эхэлдэг юм байна гэдэг айгүй харж байна. Суур маань бид эхлээд суураа бэлтгэжээж дараа нь ингээд бурхан бүх зүйлийг ингээд төлөвлөгөөтэй хийдэг юм байна гэдгийг айгүй харж байгаа. Үнэхээр гайхалтай бүх юм аа. Үнэн сүнслэг байшин бол баригдсан тул суурин зүг байх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр та бол энэ сүм залуу шинхэн чуулган 2 жил гараа болоод 3 жил дараа хараахан ч болоогүй байна тийм. Тэгэхээр тэрний өмнө бол итгэвч байсан хүн учраас ханан газар бурхныг хүлээж аваад бас нэг өөр суур. Тийм яг тэр чин суур нь маш буруу байсан суурийг ингэж нураагаад одоо ингээд нөгөө байшин барихын тулд суурийг бэлтгэж цэвэрлээд ингээд ухаад фундамыг цутгахын тулд хөрсийг бэлддэг шиг бид нарыг анх эхлээд ирэхэд бол тэр хөрсийг бэлтгэж ингээд бурхныхаа үгээр ингэж бэлтгэх юм байна. Тэгээд бэлтгэсний дараа болохоор зэрэг энэ суурийг маш сайн ингэж гүн гүнзгий утгах юм байна. Баг ингэ нэг хүүхэд наснаас ахгуулаад ингэ бидний суугдсан тэр олон жил одоо нэг итгэгч болоод бас ингээд бас нэг өөр суур тавигдсан энэ бүгдийг ингээд бүр ингээд нарийн сайхан ингээд цэвэрлж өгдөг юм байна. Тэгэхээр цэвэрлсэний дараа ингээд бурхан өөрийнхөө сүнслэг байшин болгож барихын тулд энэ бүх цэвэрлэгийг хийдэг юм байна гэдэг харсан. Тэгэд одоо нэг хүүхэд байхаасаа ахгуулаад нэг авсан шарах одоо бүх зүйлүүдийг маань ингээд илчилж харуулдаг юм. Бид нар нэг хүүхэд байхдаа яаснаа мартцсан байдаг шүү дээ тийм. Тэр бүгдийг ингээд сануулдаг ариун сүнс ингээд сануулад тэгээд тэр бүгдээрээ ингээд эдгэрээ цэвэрлээд ингээд явдаг юм байна. Бурхны нэрээ үнэхээр гайхалтай. Мэдээж эрхчлөөнд гарч тийм. Би энэ 2 жил гарах хугацаанд бурхан дотор өсөж байна, өөрчлөгдөж байна гэж байгаа нь ялалттай амьдралыг л ярьж байгаа байхаа гэж би ойлгож байна тийм үү? Ялалттай амьдралаар. Тэрний урд тэр хуучин хөөр суурийн талаар яриад байгаа нь бид нар хааны газар та сайн мэдээ хүлээж аваад буруу суур тавиулжээ гэдэг ингээ буруутгах гал байгаадаа биш. Тэр суурин дээр яагаад одоо болж өгөхгүй байсан юм бэ? Тэр суурин дээр яагаад таны амьдрал сайн сайхан болохгүй байсан юм бэ? Бурхны ерөөл яагаад харагдахгүй байсан юм бэ? Нөгөө энд болон ирэх үед чинь ерөөнө тэгсэн шүү дээ. Тэгсэн элбэг хангалуун амьдруулнаа гэж амьдруулнаа гэсэн Бурхны амлалтууд байсаар байгаагүй юу? Юусе тийм зүйл байгаагүй учраас би Бурхныг ирж хайсан. Бурхныг өөр үнэхээр ингээд бурхан эдгээд юм байна, чөлөөлдөг юм байна гэдгийг нөгөө Библиэс бас багсаа ингээд мэдсэн байна шүү дээ. Тэгээд нөгөө чөлөөлөлт үнэхээр хэрэгтэй юм байна гэдгийг бас мэдээд байгаа байхгүй юу? Тэгээд яаж чөлөөлөгдөхөө мэдтгүү. Яаж тэгээд энэ бүгд чинь ингээд хамгийн ингээд явсаар хагаад гэмших хамгийн чухал юм байна гэдгийг олж мэдсэн. Тэгээд үнэхээр энэ амьд үг байгаа газар, амьд үг тунхаглагдж байгаа газар юу яг гимшил, үнэн гимшил, чин зүрхнээсээ гимшил одоо ингээ дотроосоо гимшил гэдэг байна. Ариун сүнсээр л хэлдэг юм байна. Ариун сүнс ямар агуу юм бэ те? Бидний байхгүй, мэдхгүй байгаа зүйлсийг хүртэл ингэж гаргаж ирж ингэж гимшүүлдэг юм байна. Гимшснээрээ бид ухаагдад цэвэрлэгддэг юм байна гэдэг аюу сайн.
олж хараад ингээд буруу суурин дээр суурлагдсан бол бурхан тэрэн дээр байшингаа барихгүй нь ойлгомжтой. Тийм учраас ингээд бүх суурьуудыг цэвэрлэдэг юм байна. Тийм тэгээд тэгжээж бид зөв суурин дээр суурлагдчихэж л бурханы байшин болж баригдах юм байна гэдгийг хүсээ ойлгож байна. Гайхалтай юм аа. Бурханы цэвэр үг номлогдоход үгээр хүн тэ үг энчгэр орлоо. Энэ дотроос гимшил санууллаа. Тэр цэвэрлэг. Гимшил өөрөө Бурханаас ирдэг та бэлэг. Чиний хамгийн түрүүнд хийх зүйл юу вэ? Бид аврагдахын тулд юу хийх вэ гэдэг гимшицгээ гэсэн шүү дээ. Тэгэхээр ингээ гимшил цэвэр үнэхээр бэлгээр ирсэн гимшил дээр Бурхан өөрөө ажиллаад ингээд тэр гимшил зүйлийг цэвэрлээд угаагаад хөр сонснуудаас нь чөлөөлүүлээд эрхчлэн гаргасаар байгаа маа. Ямар их хүн гэж юм чинь ямар их бохир сүнсийг бохир буруу зүйлсийг ингэж тээцэн явд юм бэ. Тэр ачаа дарамт үүсэн хүмүүсээ над руу ир гэсэн шүү дээ тий. Тэр ачаа дарамт чинь бидний гим нүглэл гэдэг юм байна. Тий. Тийм учраас тий гим нүглээ улайгаад би үнэхээр гимтэй юм байна гэдгийг ихэд хүлэн зөвшөөрөх хэрэгтэй юм лээ шүү дээ. Тэгээд гимших хэрэгтэй юм лээ. Тэр бүгд дээр чинь ингээд бурхан ажилладаг. Тэгэхээр бурхан яаж ажиллаад байгаа юм бэ гэвэл яг гимших зүрх сэтгэл дээр л ажилладаг юм байна. Ингээд хүмүүсийг одоо ингээд чуулганд ирж байгаа хүмүүсийг хүртэл ингээд харахад ингээд хоёр өөр байгаа байхгүй юу? Тэ? Тэр бүгд чинь бид нар харж штэ. Жинхэнэ амьд бурханы гэрчнэр бид сууж байгаа байхгүй юу? Тэ? Ингээд цэвэрлэгдэж байгаа, угаагдж байгаа хүмүүсийг харах тусмаа бидний итгэл хүч ингээд өсдөг юм байна. Ямар гайхалтай юм бэ? Тийм амин. За тэгэхээр хоёлаа гол нь бурхан дотор зөв явахыг хичээж байгаа, бурханыг хайж байгаа хүмүүстэй зориулаад ер нь тэгвэл одоо эхний алхам юу байх хэвээр юм бэ? Та нар бурханыг хайж байгаа бол ингээд нэг зөвлөмж өгвөл. Зөвлөмж гэвэл бурхан жинхэнэ бурханыг хайж байгаа бол жинхэнэ бурханыг хайж ингээд бид нар ингээд залбирдаг шүү дээ. Бурхан үнэхээр та байдгийн бол гэсэн энэ чин зүрхний хүсэл байх хэрэгтэй юм байна. Тэгээд бас одоо гим нүгэлтэй гэдгээ бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байна. Тэр гим нүгэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй бахардан байгаад бол юу ч ирсэн одоо амьд үг орж ирдгүүн байна гэдгийг хаалт болоод байдгийм байна. Бидний амьдрал дээр ч одоо сүнслэг байдал дээр ч гэсэн тийм хаалт болоод байдгийм байна. Тэгэд би чинь хамгийн том хаалт болж исэн зүйл бол миний энэ хүмүүсийг уучлах чадахгүй байсан. Хаалт байсан байлээ шүү дээ. Тэгээд би ерөөсөө ингээд нэг хэсэг ингээд цогсон байдалд орсон байсан. Хаалт буюу одоо гимнүгэл байгаа нь шүү дээ. Үл уучлал тийм ээ. Тийм үл уучлал. Тэр амар том гимнүгэл гэдэг юм лээ. Тэгээд ингээд яг бурхны үгийг оруулахгүй ингээд хаацсан байдаг юм. Яг сүнсэн дээр ингээд хаалт болоод байдаг юм лээ. Тэгээд би нэрээ үнэхээр уучлаагүй юм байна шүү дээ. Би уучлалцсан гэж яваад байгаа байхгүй юу? Уул нь бол би уучлалцсан, би уучлах шийдвэрийг гаргасан. Тэр ингээд бас нэг шийдвэр байх хэрэгтэй юм билээ. Тэгээд би уучлах шийдвэрийг гаргацсан шүү дээ гэж пастрын зөвлөгөөгөөр ч ингээд нэг сонсож байгаа зүйлээсээ ч гэсэн номлолоосоо ч гэсэн ингээд ойлгоод би ингээд шийдвэр гаргацсан, би ингээд уучлалцсан шүү дээ гэж ингээд яваадсан байхгүй. Тэгсэн чин зүрхнээсээ уучлах чадаагүй л гацсан. Тэгээд гайхалтай номлолоороо би тэр зүйлийг олж хараад би ингээд нэг би тэрийг уучлаагүй юм биш үү? Би нөхрөө уучлаагүй юм байна. Би гэр бүлээ уучлаагүй юм байна гэдэг зүйлээс олж хараад юу яхад гимшгэд бурхан тэн дээр яг тэр таглааг нь ачаад бүр ингээд айгүй гоё ингээд бүр ингээд баяр хөөр орж ирээд ямар гоё болд юм бэ тэр хөнгөрөөд тэгээд тэр амьдрал хүртэл утгатай болоод ирдэг. Тэр үнэхээр тэр саад бэрхшээлүүд бидний л дотор байдаг юм байна. За одоо тэгэхээр магадгүй таны ойр татныхан таныг зовоогоо тэдэл болохгүй байгаа юм шиг өнөөдөр тань харагдаж байгаа. Таны амьдрал саарл байх бай тээ. Тэгвэл тэд бишээ. Миний таны дотор гомдол байна, байна, уучлал байна, ийм сүнслэг асуудал байх бай тээ. Тэр бүгдээс чөлөөлөх хэрэгтэй маа. Тэгэхэд амьдрал утга учиртай хайртай баяр хөөртэй. Хүн чинь нүдэнд чинь одоо үнэхээр хайр хүрмээр хайр болж хайр юм байна тийм ээ. Тэгээд яг нэг ингээд бурхны хайр бид нар ингээд яг ингээд өөрсдийнхөө хүч чадлаар хайрлах гэдэг юм лээ. Үгүй бурхны нэгүслэр л хайр
тэр хайр хүртэл ингээд бурхны нэгүслэр орж идэг юм байна. Тэгэхээр гайхалтай юм билээ. За тоочооч нэрлүүл одоо маш олон бохор сүнснүүдийг нэрлж бид нар болно тий. Тэгээ өнөөдөр бол манд цэцэгч маань ямарч байсан өлөөчлийн сүнс гомдол гэдэг бол маш том хол тавилан амар тайван тий тэр бүл доторх уур амьсгалыг эвдэж хааж өөрөө гол нь амар тайван биш байгаад шүү дээ тий. Тэгэл тэр нэг юм муухай агараа нөгөөдөлдөө нөлөөлнө шүү дээ. Тий. Би өөрчлөгдөд байгаа гэсэн мөртлөө тэр хүмүүст ингээд нэг яг нэг харьцсан ч ярьсан ч айгүй муухай өнгө аясан хүртэл ингээд гарч иж харагддаг тийм байт юм лээ. Тийм зүйлээс ийм маш бодтой зүйлээс бол чөлөөлөгдсөн тухайгаанууд иргэж байгаа байна тий. Тэгээд үнэхээр ингээд хүмүүсээ хүртэл ингээд харахаар хайрлаа. Яг бурхны ингээд хайр ороод ирэхээр хүмүүс хүртэл хайрламаар ямар хөөрхи юм бэ гэдэг нэг зөв талын хүртэл ингэж олж хардаг болд юм байл. Бүх юмний эрэг сайн талыг олж хардаг. Тэр нэг хаалт тавина гэдэг чинь яг тийм бил хан хэрэн бол босгоцсон байдаг чинь тэр юм бэл. За тэггүй яг энэ бүлийн цаана ийм сүнслэг асуудал байсан юм байна. Өдөөжлөө сүнс гэдэг зүйл одтойгоор ажиллаж одоо хүний амьдралын цаг хором тэр сайн сайхан баяр хөөртэй байх мөчүүдийг хулгайлж юм байна. Тийм. Яг тийж хулгайлд юм билээ. За цэлмэгчд алдсан он цаг хугацаа хулгаад алдсан зүйлсийг чинь бурхан нөхөж өгнө гэсэн тийм ээ. Тэгэхээр нөхөж өгөх болтугай. Мэдээж өгнө. Тийм. Амен. Итгэлтэй байна. Тийм. Эзний хөвөлөөр улам илүү бэлхэх болтугай. Та нэмж хэлэх зүйл байна уу? Одоо таны туулж гарч ирсэн амьдрал, бүхлийн амьдрал тэгээс өмнөх амьдрал ямар байсан бэ? Одоо ямар болоод байгаа юм бэ? Бусдад бурхныг магадгүй хайж байгаа хүн байна. Бүр та юу гэж зөвлөх вэ? Бурхангуугаар ер нь хүн амьдрах боломжтой юм уу? Бурхан дотор амьдрна гэдэг нь яг яа гэж хэлээд байгаа юм бэ те? Бурхан дотор амьдрах амьдрал бол маш хөнгөн амьдрал байдаг юм байна. Бид ингээд нэг мэдгүй учраас бурхнаа таньж мдээгүй учраас бид үнэхээр нэг бурхантай амьдрах чинь бас хэцүү юм байна гэдэг бас нэг тийм ойлголт авдаг юм байна. Гэж төөрөлдөг. Тийм төөрөлдөг юм байна. Бас бүр ингээд нэг бурхангүй хүмүүс чинь бурхан байгаа штэ гэд ингээ ирж хайгаад янз бүрийн хүн дээр очино, янз бүрийн лам дээр очино, одоо бөөдөр очино ингээд янз бүрийн сүнслэг зүйлсийг хайгаад штэ. Тийм учраас жинхэнэ амьд бурхан байдгиймаа гэдгийг гэрчтэй байгаа юм. Бид нар бодоод тий. Үнэхээр сүнс байдгийг шүү, амьд байдгийг, бурхан байдгийг шүү. Хүн нөгөөд ингээд сүнслэг зүйлээ хайгаад байгаа юм болгоно ингээд сүнслэгээ юу тэрүүнийгээ ингээд нөхөхийн тулд янз бүрийн юмар ингээд орлуулад байдаг юм байна. Үгүй тийм зүйл орлуулах хэрэггүй шаардлагагүй тий. Жинхэнэ амьд хүн байна л. Бурхан бол үнэхээр амьд шүү гэдэг. Тийм аа. Надтай тантай маш ойрхон байгаамаа тийм. Тэр бурхныг хайх болтугай. Тэр бурхны өмнө чин сэтгэлээсээ та залбирах гарцаагүй. Хариулнаа олддог юм аа. Тогшвол нэгдэн хайвал олддог бурхан гэж хэлсэн тийм. Тэгэхээр олддог. Яг л тэр зурчмаар бид нар хайгаад олсон бурхан маань өнөөдөр бидэнтэй хамт бидний хөдлөн дагуулж их чөлөө баяр хөөр амар тайван итгэрд хүргэсээр байгаамаа тийм ээ. Амен. Энэ бүхний хийсэн агуу бурхан алдарших болтугай. Амцэгч маань амьдрал дээр үргэлжлүүлэн гайхалтайгаар ажиллаж эзний үеэлэр улам илүү болох болтугай гэж Иесусний агуу нэрээр таныг өрөөж байна. Амен. Баярлалаа. За баярлалаа. Энэ хүрээд өндөрлж болж байна уу? Нэмж хэлэх зүйл байна уу танд? Үнэхээр энэ үед болон ирэх үеийн амьдрал гэж байдаг. Та энэ амьдрал дээр энэ дэлхий дээр амьдарч байгаа хугацаанд төр зур амьдарч байгаамаа. Тийм учраас ирээдүйн амьдралынхаа төлөө бид бүгд ингээд мөнхийн амьдрал байдаг тийм ээ. Мөнхийн амьдрал руугаа бэлтгэгдэж байгаа цаг хугацаа юм шүү. Тийм учраас хүмүүсээ мөнхийнхаа амьдрал санаа тавиараа шийдвэр гаргаад жинхэнэ бурхнаа хайгаарай гэж хэлдэг. Та өөрөө авралынхаа төлөө та шийдвэр гаргаад та зөрөгтэйгээр одоо хөдлөх цаг болсон юм шүү. Одоо бид бол төгсгөлийн цаг амьдарч байгаа хүмүүс шүү гэж хэлмээр байна. Энэ үедээ болон ирэх үеийнхаа амьдралын төлөө та санаа тавьж та хариуцлагатай байх ёстой маа гэдгийг анцгч маань гэрчлээ. Тэгээд дараа нь гэрчлээ уулзлаа. Баяр таа. Баяр таа.